Манай телевиз Оросын холбооны бүсийн бүгд найрамд тулсын АТV телевизтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсад болж байгаа мэдээллийг солилцдог юм. Ингээд АТV телевизээс ирсэн мэдээг хүргэе. Особая экономическая зона. Оросын холбооны улс даяар олон улс орны аялагч жуулчдыг татах эдийн засгийн онцгой бүс нутгуудын нэгдсэн үеэсээр байгалийн усан сан ордог. Гэвч энэ бүс нутаг өнөөдөр ус цэвэрлэх байгууламжаар дутагдж байна. Бага хэдэн ямар ч ажиллагаагүй, учир нь хариуцах эзэнгүй үлдэж хоцорчээ. Баабушкин хотод 6 жилийн өмнө байгуулсан ус цэвэрлэх байгууламж байдаг боловч зураг төслийн алдааны улмаас систем тэр чигээрээ гажуудаж наад зах нь биологийн цэвэрлэгээ явуулах боломжгүй болсон байна. Тэрчлэн сэлэн мөрний сав газар болох Наавшгийн өртөөний эргэн тойронд хэд хэдэн ус тунгаах байгууламж байдаг боловч өнөөдөр хүчин чадал шаардлага хангадгүй дээр цэвэрлэх байгууламж байдаггүй учраас цэвэр боловсон бие засах газар байгуулах ямар ч боломжгүй байдаг байна. Тухайлбал байгаль далайг зорьсон жуулчдын үдлэн сааддаг гол даваа болох Мандрик давааны эргэн тойрон дэх байгалийн гоо үзэсгэлэн модон жорлон гутаан чухам энэ мэт хүрээлэн орчиндөө тогтжуулах асуудлыг Бурятийн бүгд найрамд тулсын тэргүүний орлогч Александр Чепик бичлэн хариуцаж зарим нэгэн дэвшил гарч байсан боловч Карелийн засгийн газар шилжин томилогдсноор асуудал эргэн гацаанд ороод байна. Аялагч жуулчдыг байгаль далаагаас дутуугүй татдаг Шуучи озеро буюу Сурхаан нуурын эрэг дагуу 10-аад км үргэлжлэх наран шарлагын газар 10 хүрэхгүй тонны нийтийн бие засах газар байдаг байна. Гэтэл байгалийн үзэмж тансаг энэ нуурын эргэн тойронд жилбэр мянган жуулчд амархаар ирдэг учраас хүмүүс зайлшгүй тохиолдолд аргагүй эрхэнд бутсөөг бараадах шаардлага гардаг байна. Тэрчлэн галуут нуурын эргэн тойронд нөхцөл байдал мөн адил. Энд наран шарлагын газар байдаггүй учраас бие засах газар ч мөн байхгүй. Энэ мэт нөхцөл байдал бүр Улаан-Үд хотод ч үргэлжлэнэ. Хотын төвзэг болох зөвлөлүүдийн талбайн эргэн тойрон зөвхөн баярын өдрүүдэд л хөнгөтэй нүүдлийн бие засах гозгорууд тавигдсан байдаг. Томоохон худалдааны төвүүд ч бие засах цэвэр боловсон газар байдаггүй. Энэ мэт нөхцөл байдлыг хөрс зэрэгэлдээ Монгол улсын жуулчид их гайхдаг бөгөөд нийгмийн цахим харилцааны сүлжээгээр хүртэл энэ тухай хэлэлцсэн байна. Хүний наад захын хэрэгцээнд бие засах газар мэдээж хэрэгтэй, төлбөртэй байсан ч хамаагүй бүр 50 рубль байсан ч яах вэ? Орос бурайдууд та нарт бие засах газар огт хэрэггүй юм уу? Хаашаа юм? Эсвэл та нар огт хэрэгцээ гардаггүй бурхан шиг болсон гэгээлтнүүд юм уу? Ер нь бид хатуу стандарт мөрдөх хэрэгтэй. Хичнээн том худалдааны төв байлаа гэхэд наад захын бие засах газар байдаггүй явдал маш ичхүүртэй. Гэтэл дэлхийн дахны стандарт огт өөр байдаг гэж Монгол улсын иргэн Дорж Дамбын баясгалан бидэнд хаягдсан загтал ирүүлсэн байна. 10 тысяч отдыхающих. При этом по всему пляжу протяженностью несколько километров. Мэдээллийн хөтөлбөр хэсэг хугацааны дараа дэлхийд дахин дөрвсөн онцлог үйл явдлын мэдээлэлээр үргэлжлэнэ.